Танаа өдөр бүр аялын влогийн маань нэгэн шинэ дугаар эхэлж байна. За энэ влог маань ямар очиртай вэ гэхээр би бол аялах дуртай, аялахыг хүсдэг. Тэгээд дөнгөж автобуснаас бол өдөр 2 цаг автобусаар хөдлөөд одоо 8 цагт ирж байна автобус. За одоо ямар тач ирсэн тэгээ одоо хонох газар очиж байрлчаад тэгээд шөнийн эрдэнтийг гарч сонирхноо. За одоо Эрдэнэт хотод ирсэн байна. Тэгээд сая автобуснаас буусан байрлах газраас очичоод тэгээд өнөөдөр надтай хамт шөнийн эрдэнтийг танилцуулахаар Буслекэ хамт явж гин. За ингээ одоо бүгдээрээ шөнийн Эрдэнэт хотод танилцсан. Тэгээд би одоо яг төв годомж руу алхаж байна. Эрдэнэт хотын гэрэлт годомж. За тэрний дээр цаана гок гэж харж байна те. Гокийн төв бод санагдаж байна. За ингээд Эрдэнэт хотын төв хэсэг бол яг биш гэдэг. Төв хэсгийн нэг хэсэг юм. Нэг машины хөдөлгөөн бол бас нэлийн юм шүү. За одоо ч ингээд гэрэлт годомжийг очиж үзье. Бүр ойроос. За гэрэлт годомж юм байна. Эрдэнэтийн гэрэлт годомж. Гоё юм байна. Энараа. Вау. Гоё юм байна. За Буслекэ надад зам зааж байгаа. За энэ бол Эрдэнэтийн одоо үйлчлэгээний төв. Хотоор ярих юм бол улсыг дэлгүүргэж хэлж байгаа юм. Хотоор зүүрлэх юм Эрдэнэтийн. За ингээд бид нар Эрдэнэтийн яг зүүн талд нь гэсэн. Яг төвийн төв хэсгийг нь бол Горд гэж нэрлэдэг. Горд гэж нэрлэдэг. Тэгээ Гордын яг зүүн талын хэсэг байна гэсэн. Зүүн талд байна гэсэн үг тийм. За одоо ингээд гэрэл годомжаар яваад тийхаа бүр яг төв хэсэг рүү явъя. Одоо Буслекэ битээр хотын гэрэл годомжоор явж байна. Одоо нөгөө хотынхаа төв рүү явъя. Төв хэсгийг очиж сонирхъя. За энэ их гоё юм байна оо. Гэрэл годомж. Гоё чимээ хийсэн. За одоо харагдаж байгаа энэ урт одоо годомж бол уртцааны годомж гэж нэрлэдэг годомж байна. Хотод бас байдаг те уртцааны годомж. За Эрдэнэтийн уртцааны годомж бол ийм харагдаж байна. Одоо хажуу талд бол ингээд төв зам нь харагдаж байна. Эрдэнэт яг төв замыг төв годомжоор явж байна. Лэн чимэглэл гэрлэн чимэглэл маш ихтэй гоё. За одоо энэ бол яг Эрдэнэт хотын яг төв талбай дээр ирсэн байна. За энэ бол спортын төв ордон юм байна Эрдэнэт хотын. Спортын төв ордон. За тэгээ тэр харагдаж байгаа нь үйлчлэгээний төв. За энэ бол яг төв талбай. За энэ бол уурхайчин соёлын төв ордон гэдэг юм байна. Энэ болохоор одоо төв театр юм да. За ингээд төв талбайд нь бид нарыг ирсэн байна да. За илүү ойроос очиж харъя. За ингээд төв талбай нь харагдаж байна. Шөндөө их гоё юм байна. Гэрлэн чимэглүүд маш ихтэй, гоё гэрэл гэгээтэй. Ямар нэгэн харанхуй тийм бүлгэн байхгүй. Гэрлэн чимэглийг их гоё хийсэн байна. Их гоё цэвэрхэн, гоё хот юм байна. За нийтдээ 100 мянган хүн амтай. Нэг автомашины хөдөлгөөн бол нэлээ их юм байна. За гээ спортын төв ордонд харагдаж байна. Автомашины хөдөлгөөн бол нэлээ боломжийн их хөдөлгөөнтэй. 100 мянган хүн амтай. 100 мянга гарсан гэж байгаа шүү хүн амын та. 100 мянга давсан хүн амтай. Их гоё цэвэрхэн, гоё амар тайван элдв чимээ шуугаан байхгүй их гоё хот юм байна.